Сайн байна уу? Намайг Галатрах гэдэг Дархуул аймгийн Хонгор сумын Салхид 11-р сургуулийн сурагч 11-р ангийн хүүхэд байна. Энэ хүү бүтээлийг бүтээсэн. За энэ хүү бүтээлийн нэр нь бол Дандан судлах судалгааны зориулттай дороо. За тэгээд энэ хүү бүтээлд зориулт нь бол хүчний байгууллага болон хөдөө аж ахуйн салбарт хэрэглэнэ. Тэгээд жишээлх юм бол цэргийн арим тэгээд хөдөө аж ахуйд ихэвчлэн ашиглах болно. За энэ хүү дорооно бүтээхдээ би их бийг нь 3 хэсэг хувааж бүтээсэн байгаа. За хуваах шалтгаан юу вэ гэх юм бол 3D принтер минь хэтэрхий жижигхэн зайтай байсан болохоор их бигээ 3 хуваагаад хэвлсэн байгаа. За тэгээд дорооныхоо жингийг тохируулахын тулд би хэвлэхдээ дотроо хөндөй зайтай хэвлсэн. Тэгээд энэхүү бүтээл нь контролтой. Тэгээ ардаа ганц сэнстэй. Тэгээд хоёр талаараа далавчаа өдөрддөг, залуурддаг. Тэгээд энэ урд хошуу энэ хэсэгт нь Соров гэдэг мотор байгаа. Тэр моторны ардлын 2200 кВт-ийн чадалтай сэнсийг тохируулан удирддаг байгаа. Хүчин чадлын хэмжнэ гэсэн үг. За энэ бол нөгөө ардлын сэнс 220 вольтын кВт-тэй хэмждэг. Тэгээд 50% чадлыг гаргаж чадaltaй. За энэ тэгээд 1 кг вольтын кг хүнд ачиг түлхэх чадaltaй бөгөөд тэгээд энэ 100,000 метрийн радиустай талбайд дата мэдээлэл шилжүүлэх чадaltaй. Хамгийн их тулгарсан асуудал нь бол 3D принтер хэтэрхий удаан хэвлсэн. Тэгээд яаж яхад нөгөө 3D принтер нь өргөн урт нь богинохон учраас тус бүрийн тусад нь хэвлээд тэгээд угсрахад нэлийн хэцүү байсан. Тэгээд цаваагаар энийг цаваатаж наасан байгаа.